Бөмбөр сумын төвийн хойдолд байдаг антинтай дил хатан дээр ирсэн байж байна. За энд ирдэг учир юу вэ гэвэл энэ одоо дэллээд байгаа хадаар Палеопортросын бөмбөр метал комплексийн дэлийнхаа өвөр талд нь байж байгаа. Одоо энэ хар дэлээсээ уршаа нэг намхан бараан өнгөтэй мүлгэр толготтой хэсгүүд байна. Энэ бол Палеопортросын энэ бөмбөр давхраалаг метал комплекс гэдэг юм байна. За хамгийн анх энэ одоо комплексыг 1981 онд энэ Метропано Косоко Пале гэж энэ эрдэмтэд судалсан байгаа. За ерөнхийдөө энэ бөмбөр сумын хэмжээнд энэ байдаргийн өргөгдлийн урд, хойд хэсэгт, дааган дэл нурууны өмнөд хэсэгт, за тэр дэлийн гүний худаг гэдэг эндээс одоо энэ зүүн тишээ байдаг хавцал тэр хөх болгын одоо хадагт бол нэлээд юм өргөн тархалтай байдаг. Ерөнхийдөө бол тэр байдраг метал комплекс одоо неоархеан байдраг комплекс байгаа шүү дээ. Монголын хамгийн эртний настай чөлөөлөг гэж байгаа. Тэр байдргийн метал комплексыгоо үл нийцлэх хүчдэг. Харин энэ дэлхийн хойдолд байгаа нэг шаргалтаад байгаагаас эхлээд энэ хоошоо гинээс явж байгаа. Месопортросын энэ бүрд гол формацаараа дасалталтайгаар хучигддаг байна. За энэ бөмбөр метал комплексыг бол дотор нь 3 зузаалагт хувааж үздэг. Ерөнхийдөө бол доод хэсэгтээ үеиллэг, дунд хэсэгтээ бол ялгаатай, дээд хэсэг нь нэг төрлийн бүрэлдэхүүнтэй юм амфиболит, саарл гинээс, гантик, мегматитийн салаавчлалт бүхий чулуулгуудаас бол тогтдог байна. За комплексн дотроо одоо түрүү атражлын интрузив чулуулгуудыг бол агуулсан байдаг онцлогтой. За тэр интрузивууд нь гарнит, кварцит диорит, гранат диорит, гарнитийн найрлагатай давхраалаг болон нийцлэг биетүүдийг үүсгэсэн. Ерөнхийдөө бол нэг 2000 м орчим зузаантай гэж үздэг. За ямар нэгэн органик палеонтологийн үлдэгдэл бол ерөөсөө олдож байгаагүй байдаг. За тэгээд энэ Баян хонгор бөмбөр сум байдаргийн голын зүүн хөвөн дээр бол энэ толгуур цэцэлт нь оршдог юм байна. За бөмбөрийн хувьд за бүрд гол гэдэг энэ хойтлын хэсэг байгаа. Энэ бүрд гол нь бол мөн ялгаа авахгүй энэ байдаргийн голын зүүн хөвөө хөх болон дааган дэлхийн нуруу орчимд бол зөнгөлж тасдаг. Саяны энэ яриад байгаа бөмбөр формацаа бол тасалталтайгаар үл нийцлэгээр хучдаг. Пиллит занар, талслаг шохоон чулуу, метаэлсэн чулуу, шаварлаг одоо альверлит, кварцитаас голлож тогтдог. Зузаан нь 4000 м. Энэ нь 2000, тэр нь 4000 м ахна ш. За харин тэр шохоон чулуун дотроос нь строматолитууд олддог. Энэ конопитон олддог, онколитууд, осогийн акритархууд олддог байна. Тэгэхээр амьтны үлдэгдлэр нь бол түүнийг ясан бах нь месопортросоо гэж ерөнхийд нь бол ялгаж өгсөн байдаг байна. За нийтдээ бол энэ эргнал метаморфизмын одоо хувиралд орсон кварц, рецит, карбонат, хлорид, эфидот, филлитийн эвшил бүхий ногоон зандрын тийм давхцмал одоо структур. Тэгээд метаморфизм орохдоо өөр төр дотор нь силманит, гарнат, кордерит, дистен, эпидот, амфиболит, эпидот одоо амфиболитоос тогтсон ногоон занар хүртэлх одоо пацийн бүх хоёрмол чулуулгууд бол энд хамаарагддаг. За тэр хагарлын нөлөөгөөр одоо та нарын дэлийг харж байгаа юм босоо тийм үү. За хаяанда юм хөвтэй зарим газартаа бүр ингээ мушгирсан юм атранд орсон байдаг. Ерөнхийдөө бол ийм алтны хүдэржилт анхдаг чулуулагт нь бол тогтоогдсон байдаг юм онцлогтой газар байна. За тэгээд энэ та нар чулуулгын зургнуудыг аваарай. Бидний энэ 2014 оны нөө хэрийн сургалтаар энэ одоо ирсэн цэг маань бол энэ 4 дахь маршрут буюу бөмбөр сумын орчим гэсэн энэ дээр бол одоо 29-өөс бол эхэлж байна. За энэ дээр энэ одоо энэ формацуудын чулуулгын онцлог шинжүүд, текстур хэрхэн яаж харагддаг вэ гэдгийг бол ингээ харуулсан байна.